2010 оноос яригдж удтал хүлээгдээд байсан мянган оюутны байрны эхний ээлжий буюу А блок нь өнөөдөр оюутнуудыг хүлээж авахд бэлэн болж өнөөдрөөс эхлэн оюутнууд байранд орж эхэлсэн байна. Энэхүү байр нь Монгол улсад мөрдөгдөж байгаа оюутны дотор байрны журмыг бүрэн хангасан буюу бүрэн тавилгатай галтгооны өрөөтөө, нойлын өрөөтөө, угаалгын өрөөтөө нэг өрөөндөө 4 оюутан оршин суух боломжтой байр юм байна. Хоёр байрны газар чөлөөлөх ажил нь 2010 онд эхэлсэн. Гүйцэтгэгчээр нь Өсвөл Travel хаан хөхий гэдэг хоёр компани ажилласан. Энэ байрыг ашиглалтанд оруулах хүртэл бас тийм их амар байгаагүй. Төсөвт суусан мөнгөнд дутагдсан байсан. Би одоо өнгөрсөн 6 сард энэ байраад ирж байхад улсын комисс 7 сард хүлээж авах гэж хэлсэн. Тэгээ яг сүүлийн одоо жаах уудсан шалтгаан сантехникийн асуудал юм жаа. Энэ хавийн нөгөө боломж хүрэлцээ нээсээ болоод нэг сар хоцорсон. Тэг ямар ч үсэн өнөөдөр бол хүлээж авч जैन энэ байрны давуу тал нь тэгэхээр стандартын шаардлага хангасан оюутан сурагчдын амьдрах нөхцөлийг сайн бүрдүүлсэн байр байгаамаа. Мянган оюутны байранд орох оюутнуудыг сургуулиудад тодорхой хэмжээний квот тогтоож өгсөн гэж яригдж байсан ч өнөөдрийн байдлаар хэрв яг төлбөрийн чадвартай оюутан өргөдлөө гаргах юм бол энэ байранд орох бүрэн боломжтой байна. Яг одоогийн байдлаар энэ байранд 200 орчим оюутан ороод байгаа юм байна. Оюутны дотор байрны чанар стандартыг бүрэн хангасан энэ байранд орохын тулд тухайн оюутан сард 68 мянган төгрөг, 2013 оны хичээлийн жилийг дуустал 470 орчим мянган төгрөг тушааснаар энэ байранд орох боломж нээгдэх юм байна. Хэрвээ орохыг хүсэж байгаа оюутнууд авах юм бол Монголын оюутны холбооны төв байран дээр ирээд өөрийн хүсэлтээ гаргаад иргэний үнэлгээ Канадад 4% шийд зургатаа ирээд энэхүү байранд орох боломжтой. За мөн оюутны холбооноос санал гаргаж бүтэн төлбөрийг 476 мянгаар биш хувааж төлөх одоо боломжийг бас оюутнууд санал болгож байна. Нэгсэндээ тухайн орё гэж хүсэж байгаа мөнгөний одоо асуудалтай оюутан байвал 3 сараар нь төлбөрөө төлөөд орох боломж нээлттэй. Босон сургуулийн оюутны дотор байрнууд бүтэн хичээлийн жилийн турш 200-аас 400 мянган төгрөгийн төлбөртэйгээр оршин сууж байгаа. Харин энэхүү мянган оюутны байр нь ямар учраас ийхүү өндөр төлбөртэй байгааг бид нар тодорхойлоход энэ жилийн тухайд энэ байрны ус дулаан цахилгааныг оюутнууд бүрэн дааж байгаа. Харин эх 2014 оны хичээлийн жилээс эхлэн улсын төсвөөс урсгал зардлыг даахаар төлбөрийн хувьд харьцангуй хямд олон нийтийг хэлж байгаамаа.